Ирэнчлийн сум одоо байгаа энэ яг одоо энэ туурын дээр 1947 1749 он зөөлөнгөн хүрээ гэж мундаг том хүрээ одоо богдын дархан шив дарахтай одоо маш том хүрээ яг энэ сум туурын дээр байсан байдаг. За энэ хүрээг бол анх бий болгохдоо өндрөгийн занаазар одоо өөрийн хийц нангин дээр их хурхнаа одоо гэлэг ноён утгатай байд дарахт нутагт одоо оон иргэдэр нутагт одоо хүрээ хийд байгуулахыг одоо зөвлөсөн. Тэрнээс урд нь болохоор одоо энэ оон иргэдэр нутагт бол ер нь тийм шарын шашин гэж юм огт байдгүй. Ер нь энэ нутагт амьдарч байгаа иргэд нь болохоор тэнгэртэй их залбирдаг. Одоо бөөгөн одоо ёс жаягтай. Тийм дарахт бөө гэдэг бол эрт дээр цагаас султлуудаа хүртэл энэ нутаг ард иргэдэд уламжлагдсан гэсэн нэг том соёл нэг ёс нь. За энэ яагаад энэ дарахтуудын амар бөөгөн ёс жаягтай байдаг үйл энд байгаа ус ургамал уул энэ өндрөөл хүч энэ яриг нөлөө маш их тухайн хүмүүсд нөлөөлж байсан гэж үздэг. За бас урлагийн талаас нь авч үзэх юм бол дарахт хүмүүсүүдийг бол ер нь хүмүүс тэгдэг. Дарахт хүмүүсүүд ер нь цэцэн бэлэг дарахт гэж. Одоо ямар нэгэн юм шоглж одоо шүлэг захаах, дуу захаах дарахт дуу гэдэг маань үнэхээр мундаг гоё дуу шүү дээ. За энэ дуу яагаад энэ дарахтуудын цэцэн бэлэн үгтэй дарахт дууг одоо ингэж ямар нэгэн юм зохиож одоо өөрснөө ингэж аялгуул дуулд юм байвал энэ бол үрдэл бөөгийн ёс жаягтай холбоотой. Бөөгийн одоо нэг хүртэл би бөөгийн одоо ёс жаягийг бол урлаг гэж үздэг. За бөөхүн бөөлж байхад бол тэр бөөхөнд ямар юм байх вэ? Бүжиг байгаа. Хингэргээ бараад үсэр цохроод тэр хүн бүжиглээд байгаа. Дуу байгаа. Тэр хүн тамлгаа хийхдээ дуулна. Дандаа дуунаа аялгуундар. Одоо ер нь дарахт дуuna ихэнх гай бол бөөгийн тамлгаа хий. Одоо ердөө ингээл тэр зайрангийн тамлага энэ утганы тамлага өөрөөр аялгуугаар тамладаг. Хөгжин байгаа. Хэл хуур байгаа. Хингэрэг байгаа. Нөгөө хонкноор байгаа. Шүлэг яруу найраг байгаа. Дандаа тамлага толгой холбож одоо онгод ордог. Тэгэхээр бөө гэдэг бол урлагийн маш том цогц нэг арга хэмжээ. Бүжигтэй, шүлэгтэй, дуутай, хөгжимтэй. Тэгвэл олон зуун жил бөө хэлэхэд бөөгээ харж байсан ард түмэн яг тэр бөөгийнхөө үйл явцыг одоо тухайн үед бол одоогоор бол концерт үзэх гэж бид нэр том жүжиг концерт үзэхээр театрын цуглдвал тухайн үеийн хүмүүсд бөө хэлэхэд очив. Тэрнийг харж тэндээс соёлын одоо маш том мэдрэмжийг авдаг байсан. Тэгээ бөөхүн бөөлж явахдаа бол дандаа толгой холбож юм айл. Гэр нэвтэл гэрэлтэнгүүд тууруу натуу ятан гот гэх мэт. Тэрийг байн сонсдог үздэг тийм ус очив. Гараад явахдаа нөгөө хүнийхээ хиллэг, нөгөө хүнийхээ аялгауг суулгаад авсан учраас өөр байдлаар тэрийг ашиглаад өөрснөө шүлэг захаагаад тэр шүлгэн дээрээ нөгөө нэг сайхан аялгаугаар болоод дарахт дуу гэдэг бол ер нь үүссэн хөөгдөөг нь бол бөөгийн ёс жаягтай шууд холбоотой юм байт юм аа. За манай ирэнчлийн сум бол 6 багтай одоо 4900 хүн амтай. Тэгээд манай 6 багийн бол 3 баг бол бараг утрын баг байт. Утрлаж шишгтэн хотхот бол өвөл бол цас их ордог, их үүдэн байдаг учраас 3 багийн малчд бол намар хавар өвлөөн төлд бол гадагшаа өөр газар л байгаа. Одоо өл тоомын даваа, гордлын даваа, жиглэг одоо утраг 60-ын даваагаар давж өөр газарт очиулжээд одоо хавар 4 сард нүүж ирдэг болоо төлөвлөж. Тэгээд шигштэй хонхорт өвлждөг, цусдаг ийм л ард юм байт юм да. Жарган тоол гэдэг бол одоо сүүлийн үед одоо ер нь сүүлийн үед бол ер нь жуулчдаг маш их хардаг. Энэ жилийн хувьд бол бүр их хэдлээ. За энэ нь бол яадаггүй гэхээр жарган тоол гэдэг нь бол гарцгатын нурууд нас их авч урссан. Ийм сайхан гол байдیں۔ Энэ гол бол өвөлдөө тэр 40-50 градусын хүйтэнд бол огт өлддөг. Ердөө л ингээл урсж байдаг. Урсгал дотор нургаж ургамлна. Одоо ногооноор ургаж ил байдаг. Дотор нь уснаа шуу амьдэрч ил байдаг. Одоо термометраар ингээ агаар хэмжиж байгаа. Агаар хэмжигдэн 40-30 градусын хасах
хэмээг зааж байгаа. Тэгэхээр термометр бол усны мандал дээр аваачихад хасах 8 градус. Тэгээд ус руу оруулахад нэмэх градус заагаад эхэлдэг. Тэгэхээр тэр бол амьд халуун тийм ус тэм дотор ургаж байгаа ургам бол тийм халуун дулаан байгаа учраас. Энэ тэгээ галт уулмтай хүн холбож ярьдаг. Галт уулын юу вэ? Өгөө тийм биш. За зумны тэсгэм халуунд одоо энэ гол руу очоод төлөөд өргөдөл зүгээр чөмөг хаг ташин хөөтөн байд. Тэгэхээр энэ бол ердөө л байглаасаа. Зум бол зуны халуун түн чинь өөрөө дулаан байдаг болохоор тийм хөөтөн усроо удаан зогсчулдаг шүү дээ жарган тал дотор. Бүр ёст чөмөг ангинаад ердөө зогсчулдаг. Тийм хөөтөн урсч байдаг өвөл. Зумда өвөл бол харин сайхан гар мараа хийх. Зарим хүмүүсд ороос чөмбөж байна л гэдэг. Тийм дулаахан тийм л байт юм л. Тэгээ жарган талд маань бол жуулчид зүйлэнд их ирдэг боллоо. Жуулчид ирж сайхан байгалийн сайхан яаж байна. За жуулчид ирснээс сумын төв аж ахуй нэгжүүд хувь хүн иргэд амьдралд бол одоо санхүүгийн маш их дэмжлэг орлого маш их орж байгаа. Аж ахуй нэгжүүд их буудал ажиллаж байна. Буудалд ирж хомж байгаа хүмүүсд тодорхой хэмжээнд төлөвлөлтөд дэлгүүр хөдөлбөрөнд орлого орно. Гар урлалын зүйл хийж байгаа хүмүүсд маань очиод тэндээ гар урлалынхаа бүтээлийг зарж өгч байна. Амьсныхаа шүүсийг зарж өгч байна. Халуун ард цуслаж очиод зарж. Энэ бол иргэдийн амьдралд бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт маш том юм болж байгаа. Дэлгүүр гуансууд их орлого орлоо. Ер нь 1 сарын хугацаанд нэг багцааны тоолоо явуулахад 7500 орчим жуулчд гадаад дотоодын жуулчд ирээд явсан. Тэгэхээр манай сум захиргааны хувьд бол яах вэ бас тэндээ бол байгаль хамгаалагч ажил болж байгаа. Тэнд нь бас тодорхой хэмжээний тогтчлтыг бий болгоод машин хэргийг оруулахгүй хараа хяналтайг нь за яг нэг жуулчдаас бол 5000 төгрөг авдیں۔ Жуулчд бол энд бол үнэхээр дур үүсдэг юм аа. Өглөө яг 5000 төгрөг тий. Энэ бол бас төр захиргааны дунд бас тодорхой хэмжээний олон хүчин цуглаад ихтэй бас хөөрхөн төсөв бүрдүүлж өгч байгаа. Энэ мэтчлэн бол байгалийнхаа сайхнаар одоо бас амьдрал дээшилж байна.